За шулмын зөөр 5 дугаар хэсгийг та бүхэнд хүргэе. Тэгээд энэ шулмын маань 1 минут 8 секундын хугацаатай. Тэгээд энийг маань дуусаад тэгээд эфир маань өндөрлөх байгаа. Тэгээд шулмын гэдэг зөөр гэдэг маань аимшигын дэм өгүүлэг байгаа. Одоо явуулъя. Зөөр 5 дугаар хэсэг. 6 даа. Энэ өглөө галсангийн гэрийн хоорондоо юу ч ирсэнгүй. Уг нь өглөөний цай болгон дээр ямар нэгэн хөгжилтэй зүйлийн тухай ярилцаж инээлтцгээдэг байсан бол энэ удаа ядаж хин нэгнээс нь хоолоо засах чимээч гарсан. Саруулах нь жаахан идэж уусан болоод хичээлийн зүхийг үүрэн яран гарч одлоо. Шүнийн болсон явдал одоо болтол санаанаас нь гарахгүй байгаа галсан охиндоо баяртайч гэж хэлж чадсангүй. Удалгүй галсан ч ажилдаа явхаар гэрээсээ гарахтан ихнэртэй миний хайр болгоомжтой байгаарай. Юмыг яаж мэдхүү зөөлөө битгий ойртоорой гэж хэлээд гарч одлоо. Харин хэрлэн ганцаархнаа шинхэн орсон байшиндан айдас төгшүүрээс өөр ханьгүй хоцорхон тэр. Хөршүүдтэйгээ танилцах гэж оролдсон ч ягаад ч юм өөрөөс нь нэг л дөлж дуугарч ядаад болсонгүй. Хөршүүдтэйгээ танилцаж чадаагүйдэн хэрлэн урам удаахан гэртээ бусаж ороод дутуу цэгцэлсэн сав суулга хувцс хунартай ноцолдлоо. Ингэж байхдаач тэр хэрлэн хөршүүдийн өөрийг нь огтоохгүй илэрхий зугтаж байсан бодогдож сүнс житгэр харсан амтэн шиг юунч сүртэй болсон тий. Хинэн өөрийн мэдлгүй амандаа үгэл. Тэрээр дээд давхуртан гарч хураалттай хогшил хэрэгслээсээ ойр зур хэрэглэх зүйл олдож мэдэх юм гэж бодоод ухаж гарлаа. Ухах тусмал улам сонирхолтой санагдаж бүр хэдэн цагаар суучихлаа. Гэтэл доо давхурт нь түжигнэх чимээ дуулдлаа. Охноо ийм эрт хүрээд ирсэн болов хэмээн ууж ирсэн хэдийч хинч байсангүй. Арай дахиад л өнөөхөө зөөрийг чинь доороос нь үтсэн хэрэг биш байгаа да гэж бодоод хамаг вин чих үзэдэрлээ. Хэрлэн хоёр гартаа жижиг хогийн шүр хамуураа натгсан хэвээр байлаа. Галтгооныхон өрөөнд ортол өнөөхөн муу ёрын зөөр өөрийн хүлээгээд байж байгаа мэт хэрлэнд ирэхгүй санагдлаа. Хэрлэн зөөрлөө 1-2-оор маш удаанаар алхав. Тэрний зүрхний цохилд ээлт төргсөж гар нь үл мэдэг салгалж байгааг өөрөө тэрхэн агшинд анзаарсангүй бололтой. Хэрлэнгийн бүх анхаарал оюун ухаан зөөрний хаалган дээр төвлөрч өөрийн ирэхгүй тийш дөхөх ажээ. Гэтэл энэ үед хэрлэн өөрөөс нь гадна өөр хэн нэгэн тэр зөөрний хаалгыг нүд салгалгүй шилтэж байгааг сая олж хараад дав хийтлээ жочхон тэр. Галын өрөөний цонхны гадна талаас нэгэн үгтэл мэт цэлдэг хөх цонхор царайтай охин яг тэр хэрлэнгийн дөхөж яваа зөөрний хаалга руу нүд салгалгүй ширтэж байлаа. Тэрээр яг л хэрлэнг зөөрний дэргэд дөхөж очиод хаалгыг нь татаж онгоолох тэр мөчийг дисэн ядан хүлээж байх мэт. Эхэндээ зөөрлөө дөхөж буй хэрлэнд өөр зүйл рүү анхаарлаа хандуулах ямар ч сөхөө байгаагүй хэдий ч нүднийх нь буланд хин нэгэн ирэхгүй өртөхөд яалтчгүй цонх руу өндийн харсан нь энэ байлаа. Хэрлэн тэр этгээдийг хараад дуу алдан балмагцсан хэдий ч өнөөх охин харин хэрлэн лүү огтхонч харсангүй зөвхөн зөөрлөө тас гөлрөн ширтсэн. Одоо хэрлэнд зойрноос илүү тэр охин аимшигтай санагдаж эхэлсэн бөгөөд
тарж утарсан ухаанаа цуглуулан байж охиныг тогтоон ажиглаад өнөөх цэнгэл байхыг сая нэг танилаа. Хэрлэн охиныг таниад "Чи энд юу хийж яваа юм бэ?" хэмээн асуусан хэдий ч цэнгэл аймгүй мэд зойрлуу гөлөрсөн хэвээр. Бүр тэр охин хүний урмад ганц ч болов хөдөлгөөн хийгээгүйгээр барахгүй. Нүүрнийхээ арсыг ч хөдлөсөнгүй. Хэрлэн өөрийг нь анхаарах сөхөөгүй байгаа охинтой гарч уулзахаар өөдрүүгэн яаран зүглээ. Тэрээр аль хэдийнэ гадаа гарч өнөөх галын өрөөнийхөө цонхны дэргэд ирсэн ч дөнгөж сая зойрны хаалгыг ширтэн зогсож байсан цэнгэл бараа сураггүй арилаад өгчээ. Хэрлэнгийн сэтгэл нэг мэс төгшлээ. Тэрээр эргэж гэртээ орхосооч жирэхж байл. Бас дандаа л бараа сураггүй алга болчихдог тэр охин яагаад энэ хавар ингээд эргэлдээд байгаад ч гайхаж эхэллээ. Эхлээ тэр цэнгэл охиныг хашаанаас нь дөнгөж гарахад араас нь очиж харсан хэдий ч аль хэдийнэ алга болсон байсан. Харин одоо бас дахиад л урдын адил хэрлэнгийн нүдэнд огтхонч өртөлгүйгээр ор сураггүй арилаад өгч. Бас тэр охин зойрны хаалга руу айхтар зүүн харцаар нүд салгалгүй ширтэж байсан нь хэрлэнгийн санаанаас гарч өгөхгүй зовоо хажээ. Ингээд хэрлэн охиноо хичээлээсээ удахгүй хүрээд ирэхээр нь хамт гэртээ орё гэж шийдээд хүлээсэн ч 30 орчим минут болоход саруул байдаг бай. Гэрийнхээ нэмхэн хувцастай гадаа зогсож байгаа хэрлэн ирэхгүй даарж яалтч үгүй гэртээ орохоор өөдрүүгийн төглөө. Гэхдээ тэрээр галынхаа өрөө рүү харсангүй. Бараг нүдэн аних шахам чигээрэн гүүж унтлагынхаа өрөөнд орлоо. Тэрний галын өрөө рүү эргэж харлгүй гүүж орсон ч аргагүй байцээ. Түрүүн дээд давхард байхад доороос дуулдсан тэр чимээг зойрон доороос гарсан болов уу гэж таамаглаж байсантай шууд холбоотой. Хэрлэн унтлынхаа өрөөний хаалгыг дотроос нь төгжжээ. Ядаж байхад саяын цонхоор нь зойрлуу ширтэж байсан хуухай царайтай цэнгэл охины төрх санаанаас нь гарахгүй зовооно. Хэрлэн айсан сэтгэлээ тайвшруулахын тулд нөхөрлүүгэн ярий гэж бодлоо. Бүсгүй амьдралдаа айж үзээгүйгээрэн айж бүр нүдэнд нь нулимс гүйлгнээд ирэхэд тэр. Хотын төвөөс аслагдсан гэр хорооллын айл учраас суурин утас тавилах боломжгүй. Зөвхөн гар утсаар л бусдад холбоо барьдаг энэ удаа хэрлэнд дэндүү хяслантай санагдаж байлаа. Халаасаа сандран тэмтчих нь гар утсаан хайсан хэрэг байлаа. Хараал итмэр гэж. Тэрний халаас хоосон байх бөгөөд тэрээр ийм дуун алдаад түрүүн галынхаа өрөө рүү орохдон утсаан зойрны хажуугийн ширээн дээр орхисон саяныг саналаа. Дөнгөж энэ бодолдоо зэрэгцсэн галын өрөөнөөс дахиад нэгэн бөглүү чимээ гарах шиг боллоо. Энийг сонссон гэртээ ганцаархнаа бүсгүй яах ёстойгоо үнэндээ мэдсэнгүй. Нуруугараа хаалгаан дард суугаад чимээгүй нулимс туслуулаад эхэллээ. Магадгүй чанга зөрхрэн уйлжиг имэнэн өнөөхөд зойрон дуур байгаа ад зүтгэрийн амтан сонсоод гараад ирэх юм шиг тэрэнд санагдж байсан лавтай. Дахин чимээ гарсангүй. 10 минут өнгөрөхөд хэрлэн сая нэг жаахан тайвширлаа. Одоо
Тэрний бодол зөвхөн охин нөхөр хоёр нь хурдан ирээсэ гэсэн бодолд эргэлдэх ажээ. Тэрээр ямар ч хөдөлгөөнгүй суусаар. Гэтэл гинт тэрний гар утасных нь хонхож жингэнэж эхэллээ. Энэ хэрлэн төдийлөн таатай санагдаагүйгээр үл барам жаахан тайвширч эхлээд байсан сэтгэлийнх нь айдсыг дахин сэдрээхэн тэр. Гарсан байж мэдх юм да гэж хэрлэн төрсөн энэ бодол өөрийн ирэхгүй утсаа нөх хүслийг бадраагаад ирлээ. Гэхдээ өнөөхөд дугуураад байгаа гар утас зойрны хажууд байгаа шүү дээ. Айгүй бол өнөөхөд цэнгэл дахиад зойрлуу ширтээд зогсож байж мэдэн шүү. Бүр магадгүй зойрон дор байгаа тэрхүү үл мэдэгдэх итгээд өөрийг нь энэ өрөөнөөс гаргах гэж утасных нь хонхыг дуургаж байгаа ч юм илүү. Ингэсээр хэрлэн баахан эргэлзэж цаг алдсан хэдий ч утас дуурсаар л. Тэгээд за одоо шин дүн дээр 5 дугаар хэсгийг дууслаа. Тэгээд бүгдээрээ эфир өндөрлөө дөө. Зургаадэ.